За өнөөдөр эрчим хүчний салбарын одоо танилцуулга хийж байгаа эрчим хүчний яамны хамт олондоо бас талархаж байна. За Монгол улсын эрчим хүчний үн тариф маань зүгээр хоёр хөршийнхөө үн тарифтай харьцуулахад хэр зөрүүтэй байгаа юм бэ? Бид нар ингээд дотооддоо үйлдвэрлэж ийгээд нөгөө opportunity cost-ыг харьцуулахад арай өндөр үйлдвэрлэдэг ийм хэлбэрлэл бол явж болохгүй шүү дээ. Тэгэхээр одоо өнөөдөр ингээд хараад үзэхээр дизель хүчний үн өсөж байна. Ингээд энийг дагаад уулуурхайн нүүрсний өртөг өснө. За ингээд манай үйлдвэрлэж байгаа эрчим хүчний цахилгааны маань өснө. Ингээд явхаар энэ өртөг маань явсаар байгаад нөгөө боломж тарьсуулж болох ёстой өртгөөсөө хэтэрж болохгүй. Тэгэхээр нөгөө талаа саяны одоо найдлаасаа яриад байгаа зөвхөн одоо үн тарифаас гадна тэр дотоод зардлаа хэмнэх талаар тийм ээ. Энэ зардлыг өртгийг бууруулах талаар одоо ямар шинэ санаачлалууд хийх гэж байна гэдэг ийм олон ажлууд төлөвлөх шаардлага байна. Тэгэхээр энэ тал дээр ер нь ямар ажлууд хийх төлөвлөж байна гэж нэгдүгээр асуулт байна. За дараагаар ингээ хараад үзэхээр манай энэ аймагуд руу явж байгаа дамжуулах шугам сүлжээний энэ илэгдэл энэ чанарын асуудлыг хүндрэлтэй харагдаад байгаа. Ер нь Монгол улсын хэмжээнд энэ одоо дамжуулах шугам сүлжээний шинжилгээг хийхэд хэдэн төрлийн асуудал хэрэгтэй байгаа. Энийг одоо та бүхэн одоо ямар хугацаанд ер нь хөрөнгө оруулалтыг хийгээд энэ шинжил дуусгана гэж харж байгаа юм бэ гэдэг ийм хоёрдугаар асуулт байна. За гуравдугаарт бол энэ эрчим хүчний яамнаас бас энэ эрчим хүчний шилжилтийн стратеги гэж гаргаж ирээд энэний бодлогын хүрээнд бас олон төрлийн нөөц ашиглаад олон их үүсвэртэй ийм станцууд байгуулах гэж орж иж байгаа нь бол маш зөв бодлого байна гэж харж байгаа. Гэхдээ бол одоо 2041-ээс 2005 онд бол одоо нүүрсний дулааны цахилгаан станцуудыг одоо үе шаттайгаар зогсооно гэдэг энэ төлөвөнд орсон байна. Тэгэхээр энэ одоо хэдийн ямар хэмжээний хүчин чадалтай хичнээн одоо энэ станцуудыг зогсоогоод тэдгэрийгээ эргүүлээд ямар одоо их үүсвэртэй станцуудаар нөхөр тооцоолж байгаа гэдэг ч юм уу. Иймэрхүү тооцоолууд мэдээж одоо гарсан байдаг бол энэ талаар тодруулъя гэж бодсон юм аа. За Эндрэ микрофоныг өгье. За төвшин чулуун эрчим хүчний зохицуулахороо соронзон болдгошны асуултанд хариулъя. За үн тарифын хувьд өртөг бол өнөөдрийн байдлаар бол 1 кВт-цаг цахилгааны дундаж өртөг бол 333 төгрөг болсон байна. Одоо бид бол 280 төгрөгөөр дундаж үнээр зарж байгаа. За өртөгт нь өргөн гэх юм бол 18.9% нэмжээж өртөгтөө хүрэхээр байж байгаа. Сая бол биднээс бас нэлээд 24 оны нэмэлтээс хойш нэлээд судалгаа хийсэн, олон улсын байгууллагуудаар судалгаа хийлгэсэн. Тэгээ аль болохоор хэрэглэгчдэр бас дарамт багтаа байхаар одоо энэ удаагийн тарифын өөрчлөлтийг хийгээд 5% нэмсэн байж байгаа. За юуны хувьд хоёр хөрштэй харьцуулж үзэх юм бол бүгднийд хятад улсад бол одоо айл өрхөд тариф бол 7.7 цент байна. За аж ахуйн нэгж байгууллагын тариф бол 11.6 цент байна. За Оросын холбооны улсад бол айл өрхөх 7.1 цент, аж ахуйн нэгж байгууллага 10.7 цент. За Монгол улсынх бол айл өрхөх нь 6 цент, за аж ахуйн нэгж байгууллага 8.7 цент байгаа. Яг өнөөдрийн байгаа онш. Яг дээр нэмээд хэлчихэд энэ өртөг яагаад ингэж өсөд байна гэдэгт мэдээж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өсөж байгаа. Энээс гадна хамгийн гол нөлөөлөл юунд явж байгаа нэхээр яг сүүлийн үед бол өндөр үнэтэй их үүсвэрүүдийн нийлүүлэлт нэмэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл одоогийн байдлаар бол манай хуучны станцууд 30%, 70% хангаад шинэ бөөрөлжүүд, тосон цэнгэлийн станц, нар сархины станц нийлээд 30% нь одоогийн их үүсвэр бол хангаж байгаа юм. За энэ бол хэмжээ өөрчлөгдөд 2029-30 он гэхэд бол 70% нь энэ хувийн хвшлийн одоо шинэ их үүсвэрүүд хангаад 30% нь одоо манай энэ хуучны одоо ажиллаж байгаа 2, 3, 4 дугаар цахилгаан станц, дахин эрдэнэтийн станц бол хангахаар байж байгаа. Тэгэхээр энэ бол өндөр үнэтэй нийлүүлэлт нэмж байгаа учраас өртөгт бол хамгийн гол нөлөө үзүүлээд байгаа асуудал бол энд байгаа. За баярлалаа хариулт туслаа. Тодруулах уу? Соронзон болдгошны. За Эндрэ микрофон. За хариултыг минутанда багтаагаад өгөө шүү. Тусдаа минут аваад. Нэмэлтээр 1 минут. Байна уу? За соронзон болдгошны асуултанд хариулъя. За эрчим хүчний яамны зүгээс бол 26-аас 30 онд бол нийт 2365 км цахилгаан дамжуулах агаарын шугам маань төслийг бол хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. За 2026 онд бол нийт 4 төслөөр 764 км шугам хөрөнгө оруулалт нь бол 214 сая долларын ийм хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэхээр бас төлөвлөлөд ажиллаж байгаа. За эдгээр төслүүд бол хэрэгжснээр бол за одоо уулуурхайн томоохон стратегийн хэрэглэгчид, Өмнө Говь, Дорн Говь аймгийн хэрэглэгчид болон Улаанбаатар хот за мөн одоо бүсүүдийг холбосон
томоохон магистрал цахилгаан дамжуулах агаарын шугамуд бол баригданаа. За Монгол улсын одоо гол хэрэглээ бол Улаанбаатар хот орчмын одоо бүс нутагт байдаг. За энийг бол бас цахилгаан дамжуулах түгээх шугам бол нэлээд илэгдэлд орсон. За үйлдвэрлэж байгаа эрчим хүчийг яг гол хэрэглээний бүс нутгууд руу дамжуулахад бас Гүцэж хариулъя. шугамуудын нэвтрүүлэх чадвар одоо тулсан учраас бас 1 тэрбум $, одоо төслийг хэрэгжүүлэхээр Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Азийн дэд үтсийн хөрөнгө оруулалтын банктай хамтран тэзүү болон зураг төслийн ажлыг бас хэрэгжүүлээд явж байгаа. Төслийг бол 2 үе шаттайгаар 2032 он хүртэл хэрэгжүүлэхээр бас төлөвлөсөн. За хариулт төсөл. За Соронзон бол гишүүн тодруулчихсан. За тэгэхээр яг эрчим хүчний зохицуулах хорооны саяны ингээд хариултыг харахаар манай өртөг маань аж ахуйн нэгж өгж байгаа маань нэг 8.7 цент тэгэхээр өртөгчөө өөрөө бараг 9 цент тавьцаа тий болчиход байна шүү дээ. Энд чинь өөрөө юу хэлээд байгаа тэгэхээр бид нар ер нь бол нэг 10-аас 15% л үнэ өсгөн. Тэгээд бид нар хоёр өршийнхөө үнэвшөнд очиж байгаа байхгүй. Тэнгүүд дотоодоо үйлдвэрлэж байгаа нэгэд бид нар ингээд харьцуулаад авах боломжтой үнээс юм өртгөр өндөр үйлдвэрлээд байх шаардлагагүй байхгүй. Тэгэхээр энэ дээр одоо эрчим хүчний яамж тэр аль зөвшөөрөл өгөхдөө энэ дээр нэлээд бодлогод анхаарахгүй бол зөвхөн одоо өртгийг яаж бууруулах вэ гэдэг тал руу илүү одоо менежментийн юу одоо бодлогод гаргаж хэрэгжүүлэхгүй бол болохгүй нэ гэдэг нь харагдаж байна гэж бодож байна. Тэгэхээр энэ дээр анхаарах хэрэгтэй хаа гэж хэлмээр санагдаад байна. Тэгээд түрүүний тэр нөгөө нэг шилжилтийн стратеги дээр нэг ярьсан шүү дээ. Нүүрс бодлогын станц буу хаах гэж байгаа гэдэг тэрний хариултыг авч. Тэрэн дээр тодорхой дүн байгаа юм уу? Тоо байгаа юм уу? Нүүрсний шилжилтийн стратеги, эрдэм хүчний шилжилтийн стратегиэр нүүрсний дулааны цахилгаан станцыг Найдлаас сайдын микрофоныг өгье. Найдлаас сайд хариулна, микрофоныг өгье. Замаас товчхон хариулъя. Шилжилтийн стратеги дээр юу байгаа вэ гэхээр одоогоос 2050 он хүртэл Монгол улс эрчим хүчний хөгжлийг юунаас авах вэ гэдгийг оноор нь тов тодорхой заасан байна. Монгол улс нүүрсээр баян. Тэгэхээр нүүрсээс татгалзна гэсэн үг биш. зөв нүүрсний оролцох эрчим хүчний оруулж байгаа хувь нэмрийг оновчтой төвшөнд авчиад нүүрсээ өөр хэлбэрээр цэвэр байдлаар ашиглахыг хэлж байгаа маа. Түүнээс нүүрсний татгалзаад учир зүггүй тэгээ өөр шилжиж гэсэн үг биш. Тэгээ нүүрсний хувь оролцоо бол багасна шууд утгаараа. Нөгөө талаас ус төрөгч хий одоо биомасс сэргээгдэх мөн цөмийн станцыг хөгжүүлнэ гэдэг явж байгаа маа. За Соронзон болдог шүн дөрөв асуусан засаглалтай холбоотой яах аргагүй мөн өртгийг бууруулах хэрэгтэй. Өртгийг бууруулахын тулд бид нар за нэгдүгээр шууд утгаараа энэ дуудлага худалдаа аукционууд бол сэргээгтийн ялангуяа үн тарифыг буулгах бодлого юм байна. Нөгөө талаас засаглалын тэр үр ашиг зардлыг бууруулах тэр бол үнэхээр чухал. Бид нар хамгийн багаар үйлдвэрлэж чадж байгаа мó гэд. Энийг бууруулахын тулд Гүцэж хариулъя. тухайл бол эрчим хүчний яам 27 төрлийн өмчт компанийг одоо ер нь бол удирдах чинь гэсэн үг. Тэгсэн хэрнээ засаглалыг хариуцдаг нэгжгүй байсан. Одоо бид нар бүтцийн өөрчлөлт хийгээд саналаа оруулсан байгаа. Засаглалыг одоо хариуцдаг нэг нэгжтэй болмоор байгаамаа. За хоёрдугаарт энэ засгийн газрын төвшөнд ярьж байгаа төрийн өмчт компаниудын засаглалыг сайжруулах хүрээнд энэ компаниудыг багцлаад олон улсын биржээр хөрөнгө босгоод тэргүүрээ менежментийн сайжруулахын төсөл бас нийт зөвхөн эрчим хүч гэлдгүүр явж байгаа. За бас нэг чухал зүйл дээр ухаалаг гэдэг нь энэ юм байна. Хүн очих шаардлагагүйгээр хүнээс хамааралгүйгээр тэр системийг хийх юм бол зардал бас буурах юм ба. Тэгээ эцсийн дүндээ би зөв эцэст нь хэлэхэд Монгол улсын эрчим хүчний систем өөрөө өртгөөнд өчтөг хэд өндөр үнэтэй биш. Тэгтээ яг ингээд өрсөлдөх чадвартай хоёр улсынхаа төвшөнтэй ойролцоод ийм зах зээлийн ханш тогтчихж энэ салбарын хөгжил эдийн засгийн тулгуур болох юм аа. Тэр ойролцоогоор бол тэр үнээс Лувсан Жамц гишүүн асуулт асууна.